Сайн байцгаана уу? Од мөндөр сувгаас та бүхнийхээ амрыг гэр мэдчилж байна. Одоо орон нэвтрүүлэг эхэллээ. За өнөөдрийн нэвтрүүлгийн явах боломжийг олгож байгаа хамтран ажиллаж байгууллага танилцуулъя. Өдөр бүр шинэ төлөө ээжүү болон бүх төрлийн үндэсний хувц захиалгын тод төрг компани маань ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV мөн Од мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэг. За өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол ертөнцийн төгсгөл өөрчлөгдөж байгаа юу гэдэг маш том гоё сэдвээр ярилцах гэж байна. За яг одоо Хятад улсын Ланжав хотоос физикч Бэлгүнтэйгээ холбогдоод байна. Өдрийн мэнд төргий Бэлгүнэ. Өдрийн мэнд сайн байцгаана уу? За сайн байна уу. За тэгэхээр ертөнцийн төгсгөл гэхээр энэ бүх матери тэр бүхэл энэ орон цаг гэдэг зүйл байгаа шүү дээ. Тэ одоо эцэдээ тулахаараа энэ орон цаг гэдэг зүйл хүртэл байхгүй болох ийм төгсгөл яриад байна уу? Эсвэл одоо нэг философийн ийм ойлголт бас эсвэл яваад байна уу? Яг нөгөө бид нар мэдлэгийн түүх, шинжлэх ухааны түүхийн хувьд хэр их зүйл мэдэж авсан бэ гэдгийг түүхийн хувьд харах юм бол ертөнц гэдэг ойлголт маань өөрчлөгдөж яваад байгаа тий. Жишээ нь 4000 жилийн өмнөх хүнээс ертөнцийн төгсгөл гэж юуг төсөөлж ийн гэж асуух юм бол магадгүй дэлхийн төгсгөлийг ярина тийм үү? Энэ дэлхий дээр байгаа амьтдын төгсгөлийг ярина. 100 жилийн өмнөх хүнээс ертөнцийн төгсгөл гэж юу юм бэ гэж асуух юм бол тэр хүмүүс маань өөр галактикууд байдаг гэдгийг мэдэхгүй учраас тэр зөвхөн манай галактик байгаа энэ Андромеда гинэ сүүн зам гэдэг галактикийн төгсгөлийн тухай ойлголтыг ярина тий. Өнөөдрийн хүмүүсээс ертөнцийн төгсгөл гэж юу хэлж байгаа юм бэ гэж асуух юм бол яг философид авч үзэх юм бол мэдээж хувь хүн болгоны хариултууд өөр болчихно тийм үү. Жишээ нь зарим хүмүүсийн ертөнц бол одоо нөгөө тухайн хувь хүмүүс өөрийнхөө хувьд субъектив байдлаар ертөнцийг тодорхойлох нь янз байгаа шүү дээ. Гэхдээ хоёулаа объектив юм ярьж байгаа. Тэр нь юу гэхээр зүгээр л манай галактик болон бусад бүх энэ 500 тэрлион галактикуудыг өөртөө агуулж байгаа энэ том ертөнц хизээ тэгээд яаж төгсөх вэ гэдэг зүйлийг л ярьж байна гэсэн. Тийм болохоор энэ маань өөрөө юу хэлж байгаа вэ гэхээр нэг талаар бас яг энэ ертөнцид агуулгаж байгаа бүх матери яаж одоо ирээдүйд яах вэ те яаж байхгүй болох юм уу байсаар л байх юм уу эсвэл цоош нь өөр материуд бий болох юм уу нөгөө талаар энэ space time буюу огторгуу хугацаа гэдэг зүйл маань өөрөө бас ямар шин чанартай юм бэ энэ маань ирээдүйд яах юм бэ гэсэн үг. Тэгэхээр ертөнцийн төгсгөл гэхээр маш их сонирхож байна. Тийм хоёр асуултыг бид нэр дотроо ярьж гин гэж ойлгож болно. Нэг нь бол мэдээж энэ ертөнцид байгаа матери ирээдүйд яах вэ гэдэг юм байна. Хоёр дахь нь энэ материйг өөртөө тогтоож байгаа огторгуу хугацаа маань яах вэ гэдэг юм байна. Гэхдээ хоёулаа бол энэ тохиолдолд өнөөдрийн дугаараар ерөнхий тохиолдолд энэ огторгуу хугацааныхын тухай түлхүү одоо авч үзэж ярина. Тэгээд би буруу санааг бол хоёулаа өмнөх одоо орныхоо season 1-р улирлаараа ертөнцийн төгсгөл ертөнц хэрхэн төгсөх вэ гэсэн дугаар хийжсэн тий. За энэ маань одоо баг жил орчмын өмнө юм уу да. За арай жил хүрэхгүй бах тийм үү. 7-8 сарын өмнө ийм дугаар хийжсэн. За тэр дугаарыг багцлаад санах юм бол энэ дугаар дээр манай ертөнц эхлээд юунаас бүтдэм бэ гэдэг зүйлийн тухай ярьсан байл. Тэгэхээр ертөнц дотор юу агуулгаж байгаа юм бэ гэдгийг эхлээд саная тий. Тэр нь юу вэ? ертөнцийн нэг 5% бидрийг болон бидний харж чадах бүх энэ галактикуудыг бүтээсэн энгийн материуд эзэлж байгаа. За энэ материуд маань гэрэлтэй харилцан үйлчлэлд ордог. Өөрөөр хэлбэл өөрөөсөө гэрэл цацруулдаг, өөртөө гэрэл шингээдэг, шингээсэн гэрлээ буцаагаад ойлгодог ч юм уу те цацруулдаг ийм объектууд байна гэсэн. Тийм учраас бид нар энэ объектуудыг харж ажиглаж чаддаг те. Дараагийн нэг зүйл ертөнцид агуулгаж байгаа зүйл нь юу вэ гэхээр харанхуй матери гэж байдаг. Энэ маань энгийн материас 5 дахин их хэмжээтэй. Өөрөөр хэлбэл энгийн матери 5% бол ертөнцийн харанхуй материйн хэмжээ 25% гэсэн. За энийг яагаад харанхуй гэж хэлсэн бэхээр ерөөсөө гэрэлтэй харилцан үйлчлэлд ордгоо матери багхгүй. Тухайн биет маань гэрэл байгаа гэдгийг мэдэрдэггүй гэсэн ерөөсөө. Тэгэхээр энэ маань бидэрт харанхуй харагддаг. За энэ харанхуй материйг бид нар зөвхөн таталцлын орных нь нөлөөгөөр л хэмжиж авдаг байна. Жишээ нь галактикийн төвийн одод галактикийн захын одтойгоо харьцангуй төвөө маш хурдан тойрж ирэх ёстой байтал захын одтойгоо баг ойролцоо хурдаар тойрж иргээд идэг. Тэгэхээр энэ маань өөрөө Ньютоны болон Эйнштейний гравитацийн онолыг зөрчиж байгаа юм л та. Тэгэхээр энэ онол нь буруу гэхээс илүү энэ онол дээр жоохон засвар оруулъя. Эсвэл
бидний ажиглаж чадахгүй гэхдээ таталцлын нөлөөгөөрөө бидэрт нөлөө нь үзүүлэлт одоо мэдрэгддэг ийм матери байж магадгүй юм байна гэдэг. Тэр нь ханхуу матери болчихж байгаа. Тэгээ энэ маань ингээд ханхуу материйн тодорхойлолт. Тэгэхээр ханхуу матери бол ямар нэгэн зүйлийг бүтээж болно гэсэн үг тийм. Жишээ нь энгийн матери бол оддыг бүтээж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр ханхуу материас бүтсэн од гэж магадгүй байж магадгүй. Гэтэ бид нар мэдгүй. Өнөөдөр энэ бол одоо ингээд юм онлайн таамаг төдий зүйлүүд. За нөгөө үлдсэн 60-аас 70% орчим нь их хачирхалтай бийт байгаа. За энэ зүйл маань ертөнцийн ерөөсөө ирээдүйг тодорхойлж байдаг. Ерөөсөө энэ зүйлэл ертөнц ирээдүйд хаашаа явах уу, яах уу, ийх үү гэдгийг тодорхойлж байдаг. За энэ маань ханхуу материтай адилхан нэртэй ханхуу энерги гэдэг зүйл байна. За яагаад ханхуу энерги гэсэн бэ гэхээр энэ юм материаллык бүтцтэй зүйл, материаллык бүтцтэй зүйл биш гэсэн. Энерги гэж байгаа нь манай ертөнц маань чи ингээд түрүү ярьсан шүү дээ. Огторгуу хугацааны тухай яриад байна уу тий? Орон цагийн тухай яриад байна уу гэсэн. Тэгэхээр орон цаг гэж юу юм бэ? За бид нар бол огторгууг мэднэ тийм үү? Огторгуу бол юм 3 чиглэлтэй тий? Нэгсэндээ дээшээ, баруун тишээ, зүүн тишээ гэх мэтээр ингээд 3 чиглэл тавьж болдог. Хоорондоо үл хамаарсан 3 чиглэл. За бүр амархнаар ойлгоё гэх юм бол одоо гэрийн тий нэг булан руу харчих хэрэгтэй ш. Тэр маань ингээд 3 тишээ гарцсан зураастай байдаг тийм ингээд тэнчэнэс нь 2 хан тэгээд тааз шал гэх мэт маань нийлээ тэр 3 хэсэг бүтээд. Тэгэхээр энэ 3 маань бие биенээс үл хамаарсан гэдэг нь аль нэг тэнхлэг дээр байгаа объектыг нөгөө тэнхлэг дээр байгаа объектээр шууд илэрхийлэх боломжгүй гэсэн. За энэ огторгон 3 хэмжээс за нэмэх нь цаг хугацааны 1 хэмжээс байна. За ингээд 4 хэмжээстэй объект үүсэж байгаа. Энэ объект маань хүн бол энийг шууд харж мэдэрч чадахгүй. Хүн бол цаг хугацааг нь мэдэрдэг, огторгууг мэдэрдэг тий. Гэхдээ ингээд бид нар энийг шууд харж чадахгүй. Гэхдээ математикаар ийм зүйл байгаа гэдгийг мэддэг. За бүр туршилтаар ийм зүйл байх ёстой гэдгийг ч мэддэг болсон. Тэгэхээр ийм огторгуу хугацаа гэдэг зүйл байна гэсэн. За урнаа хоёлаа болохоор нөгөө өмнөх дугааруудаа яадаг гэсэн тийм давуугаар төсөөлдөг байсан шүү дээ. 4 хэмжээстэй огторгуу биш 2 хэмжээстэй огторгуу хугацаа гэж үзэх юм бол ийм давуу байна. Тэр давуун дээр од тавих юм бол доошогоо хонхоо тэр хонхорхоо таталцлыг илэрхийлнэ гэх мэтээр битээр ярьж байсан. За тэгэхээр энэ одоо дэвсгэр буюу ертөнцийн маань энэ тайзыг бүрдүүлж байгаа энэ дэвсгэрийг огторгуу хугацаа гэж ойлгож болох нь. За энэ огторгуу хугацаа өөр ингэсэн энергитэй байдаг. За тэр энерги нь ертөнцид тэлхүү, агшхуу, тодорхой нэг л хэмжээндээ байх уу гэдэгтэй шууд холбогддог гэсэн. Тэгэхээр харанхуй энерги гэж өнөөдөр нэрлэгддэг энэ энерги маань энэ огторгуу хугацааны өөрийнх нь энерги багхгүй. Тэгэхээр энэ энергийн хэмжээ маань эерэг байх уу, сөрөг байх уу гэдгээс ертөнц хязгааргүй тэлээд цаашаа алга болчих юм уу? Эсвэл буцаж агшаад анхны их тесрэлтийн цэг дээр очиод дуусах юм уу? Эсвэл яг тэлэх хурд байгаа тий. Буцаагаад ертөнцид байгаа материудын хоорондоо таталцаад тэрийгэ буцаагаад татах хурд байгаа. Хүч за хүчээр ярил л та. Тэлэх хүч буцаагаад татагдах, хумигдах хүч. Энэ хоёр нь яг тэнцээд ертөнцийн доктортой байх юм уу гэдгийг ерөөсөө л энэ огторгуу хугацаанд агуулгаж байгаа харанхуй энерги гэдэг зүйл маань л шийдэж байгаа. За энд гэхдээ нэг зүйлийг бас нэмж хэлэх хэрэгтэй. Бидэрт өнөөдөр байгаа хамгийн сайн космологийн онол буюу ертөнц судлалын онол маань космологийн стандарт загвар гэдэг онол. За энэ онолоор энэ огторгуу хугацааны энерги гэдэг зүйлийг ярьж байгаа. Энэ маань өөрөө сансрын тогтмол буюу космологийн тогтмол гэдэг зүйл байна. За тогтмол гэдгээс нь харахад тогтмолтой байх ёстой гэсэн үг тийм. Тэгэхээр ийм нэг ийм онцгой шин чанартай зүйл байдаг. Энэ маань ертөнцийн хурдтгалтай тэлэлтийг бий болгож байна гэж өнөөдөр онолоор үздэг. За энэ мэдээж туршилтаа тодорхой хэмжээнд таардаг. За гэтэл юу болсон бэ гэхээр ерөөсөө хоёулаа өмнөх удирдлагын ертөнцийн төгсгөлийн дугаараар энэ космологийн тогтмол маань эерэг тоо учраас тэгээд ертөнцийн одоо хурдтгалтай тэлэлтийг илүү нэмжидэг учраас ертөнц илүү хурдан хурдаар тэлээд байна гэж ярьж ирсэн тий. За ингэж энэ тэлэлтийг үргэлжлүүлээд авах юм бол магадгүй нэг юм хэдэн тэрлион жилийн дараа маш асар холын ирээдүйд ертөнц асар том болж тэлээд галактикууд хүртэл нэг нэгэ харж чадахгүй зайд холтчихно гэсэн. Нэгсэндээ ертөнцийн тэлэлтийн хурд нь өөр галактикаас ирж байгаа гэрлийн долгион галактикаас ирж байгаа гэрлийн хурднаас илүү өндөр болчихно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр чин тэр гэрэл хэзээ ч бид нар дээр ирэхгүй. Тэгэхээр ингээд нэг ертөнцид нэг хэн галактик байгаа юм шиг ийм нэг орон зай хугацааны одоо ертөнцийн нэг мужийг хугацааны мужийг бид нар дайрж өнгөрнө. Ингээд бүр алс хол юм бүр хязгааргүй маш холын ертөнцид очих юм бол нөгөө атомын цөмчин электроно цахилгаан соронзон харилцан хүчлээр тогтоогоод бариад байж байгаа шүү дээ тий. Гэтэл энийг барьж байгаа хүчнээс
тэлэлтийн хүч маань давчих юм бол атомч тэнцээ оршихоо болоод атомууд маань задарна. Тэгээ атомуудыг бүтээж байгаа игэл бөөмс маань хүртэл задарна. Ингээд бүх юм задарсаар хагаад хамгийн сүүлд огторгуу хугацаа өөрөө задраад ертөнцид ингээд ороогүй хоосон ч байхгүй хоосон үлдэх юм одоо гонигтай тий харамсалтай аимшигтай ч юм шиг өөрөө задарна гэсэн чинь тийм юу гэж ойлгохооч өөр ингээд төсөөлж чадахгүй юм. харин тий ерөөсөө энийг одоо би ч төсөөлж чадахгүй мэрэгжлийн хүмүүс маань математикээр ийм зүйл болно гэдгийг л бид нар мэдж байгаа болохоос биш яг энийг бодит амьдрал дээрх нэг юм энгийн жишээ рүү буулгах юм бол айгүй хэцүү байхгүй айгүй боломжгүй болчихж задарна. тийм ийм ирээдүр рүү очиж бол одоо ирээдүй биднийг хүлээж байна гэж ирсэн. Хэрвээ энэ космологийн тогтмол өнөөдөр туршилтаар хэмжиж авсан хэмжээнийхэн одоо утгыг ирээдүйд ч гэсэн хадгалаад энэ эерэг тоогоо гэ бариад байж их юм бол гээ. За тэгэхээр харин сая энэ өнгөрсөн зуунаас хойш юу өөрчлөгдсөн бэ гэхээр Америкийн Аризона мужид байдаг Аризонагийн Kitt Peak гэдэг газар байдаг юм телескоп байдаг. За энэ телескоп болохоор Dark Energy Spectroscopic Instrument гэж байгаа. Ерөөсөө л энэ ханхуй энергийг л хэмжих зорилттой телескоп гэсэн үг нэг талаар. За энэ телескоп маань 2021 оноос эхлээд ажилд орж эхэлсэн. За ажиллаж эхэлсэн байгаа. Ингэж ажиллаад ерөөсө хэдхэн сарын өмнө оны өмнө ерөөсө 12 сард анхны үр дүнгээ зарласан. За энэ үр дүн маань үр дүнгээр ямар зүйлийг анхдагч байдлаар зарласан бэ гэхээр магадгүй энэ космологийн тогтмол гэж нэрлэдэг байгаа. Нөгөө талаас энэ харанхуй энерги гэдэг зүйл те. Өнөөдөр бид нар харанхуй энергийг хамгийн сайн тайлбарлаж байгаа онол бол космологийн тогтмол. Энэ космологийн тогтмол гэдэг зүйл чинь нэгт тогтмол биш юм шиг байна гэсэн үр дүн гаргасан. Энэ бол тогтмол биш байж магадгүй, хувьсдаг хэмжигдэхүүн байж магадгүй тийм. Ихсдэг, багасдаг ийм хэмжигдэхүүн, ийм динамик хэмжигдэхүүн байж магадгүй гэсэн үр дүн гаргасан. За ингээд дараагийн үр дүн нь юу байсан бэ гэхээр динамиктай яасан бэ гэхээр наад чинь багасаад байгаа юм биш үү гэдэг үр дүн гаргасан байна. Өнөөдөр өмнөх туршилтуудын үр дүн юу гэж хэлсэн бэхээр космологийн тогтмол бол эерэг утгатай, эерэг энерги гэсэн үг тийм. Утгатай ийм зүйл. Тийм болохоор ертөнцийн тэлэлтийг үргэлж ингээ илүү хурдан болгоол юм. Илүү хурцгаал юм гэсэн. Гэтэл өнөөдөр энэ маань тэр хэмжээнээс тодорхой хэмжээгээр бага байгаад ирээдүйд ч гэсэн багасаад ээж болно гэдэг ийм үр дүн дэсийг гаргасан. За энэ бол ерөөсөө одоо яг космологчдын дунд бол маш том бүүм болж байгаа судалгааны үр дүнгуудын нэг. Гэхдээ энэ маань анхдагч байдлаар гаргасан үр дүн учраас одоо мэрэгжлийн хэлээр 5 сигма үр дүнд хүрээгүй байгаа. Ойролцоогоор 2.8-аас 4.2 сигма гэж байна. За энэ нь юу хэлээд байна вэ гэхээр энэ үнэн байх магадлал нь ерөөсөө хэдэн саяд 1 байна л гэсэн. Гэхдээ онлайн физикч нарт хэдэн саяд 1 бол хангалттай хэмжээний бага тоо биш. Бидэрт юу хэрэгтэй вэ гэхээр 1 триллионд 1 байх хэвээр. Тэгжиж энийг бид нар нээлт гэж үздэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр одоо өндөр наривчлал руу арай хүрээгүй байна. Гэхдээ 2026 оныг дуустал үргэлжлүүлж ажиллана. Энэгээрээ дахиад нэмэлт маш их дата цуглуулна. За ингээд магадгүй 5 сигма үр дүнгууд гаргана. За энэ үр дүнгээрээ бол ирээдүйд яг одоогийн магадгүй космологийн тогтмолын хэмжилттэй таарж магадгүй эсвэл одоо хэмжигдсэн байгаа энэ космологийн тогтмол чинь буураад дэжтэй гэдэг энэ үр дүн рүү дүнгээ илүү баттгаад ерөөсөө сүүлийн 30 жилийн түүхэнд бидний итгэж явж исэн космологчдын итгэж явж исэн туршилтын үр дүнгийн эсрэг үр дүн баталгаачих боломжтой гэсэн. Тийм учраас энэ туршилтын үр дүнг өнөөдөр бүгд хүлээгээд байж байгаа. Тэгэхээр яагаад өнөөдрийн хоёулагийн ярилцлагын сэдвийг ертөнцийн төгсгөл өөрчлөгдөж байгаа юу гэж нэрлсэн бэ гэхээр хоёулаа ерөөсөө 7-8 сард ертөнцийн төгсгөл бол ийм байх нэ гэж ярьж исэн. Гэтэл өнөөдөр энэ яг тэр ярианы эсрэг төгсгөл байх боломжтой болчихж байгаа байхгүй. Их сонирхолтой ийм одоо нэг hot topic гэдэг штэ тий. Тим тренд космологт одоохондоо үүссэн байна гэсэн. За хоёулаа эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээд эхлээд ямар ч сэн космологийн тогтмол гэдэг зүйл яаж физикт орж ирсэн гэдэг тухай яриа тий. За тэгээд үргэлжлүүлээд тэгвэл энэ DAISY гэдэг туршилтын байгууллага маань энэ космологийн тогтмолыг хэмжих гэж оролдоод яаж хоорондоо зөрөлдөд байгаа юм бэ гэдэг тухай ярьцгаая. За маш сонирхолтой. Яг цаг үеийн мэдээлэл бас явж байна те. За баярлалаа. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар бүх төрлийн үндэсний хувьд захиалгын Totor компани маань манай одон орны нэвтрүүлгийг бүр анханаас нь дэмжиж ирсэн. Тэгэхээр одоо Монгол
бүр одоо Монголынхоо дээл хувцаар гангарах. За тэгээ баяр ёслолын үеэр бас те бие дэвтэйхэн тухтай дээл хувцаа өмсөх гэдэг бас их чухал байдаг. Тэгээ жинхэнэ 100% энэ хүр хорхойн торгоор дээл торгоо үйлдвэрлэдэг бидний одоо хязгаарны танилцуулсан юм байгууллага. Тэгэхээр хүр хорхойн торгоор урьдчилсан дээл бол маш олон давуу талуудтай байдаг. За хөнгөн, зөөлөн, тав тухтай мэдрэмж төрүүлж биед сайн сууж өгдөг гэдэг нь одоо хамгийн одоо сайхан давуу тал нь байна. Мөн энэ товчлог бэмжээр хажлага гэх мэт дээлэнд байдаг одоо бүхий л нарийн деталуудыг маш цэвэрхэн мэргэжлийн түвшинд уралдаг ийм хамт олон байгаа. Тэгээд та өөртөө яг таарсан дээлээ өмсч үзээд авахаас гадна эсвэл яг цор ганц загвараараа өөрөө загвараа гаргаад материалаа сонгоод өөрийнхөө одоо хүссэн дээл хувцаа бас урлуулах юм боломжтой юм байна. За хаяг нь бол баруун дөрвөн замын гарантлаа цагийн зүүн талд тод торго офсын 7 давхарт байрлах бүс барааны дэлгүүртэй бүх дээд зэрэглийн тансаг торгуудаа хамгийн хямд үнээр худалдаалдаг. За бэлэн дээлийг бол Улаанбаатар их дэлгүүрийн 4 давхраас та бүхэн маань үзэж хараад өмсч үзээд авах боломжтой байна. Тэгээ Facebook хаяг нь бол тод торго гэж та бүхэн латинаар бичээд дагаад аваарай. Тэгээд хамгийн сүүлийн үеийн загварууд болон одоо шин дээл хувц хямдрал зэрэг мэдээллүүдийг цаг алдахгүй авах боломжтой. За холбогдох хугацааны дугаар нь 99 13 19 37 гэсэн байна. За тэгээд тод торгын дээл хувцыг бол манай бүсгүүчүүд за тэгээд одоо нөгөө алдартхи одон байд юм уу одоо энэ талбайдар болж байгаа бүхэл баяр ёслолоор хотлын арьс үүнд бол тод торгын дээл хувцаар ингэж гоёж байдаг. Манай бас од мөндрийнхэн маань энэ гой нэвтрүүлгүүд төр өмсөж байгаа адраа нэр те одоо манайхны энэ хөнөөгийн түүх одоо энэ бүх нэвтрүүлэг төр өмсөж байгаа бас дээл тод торгын маань дээл хувцас байдгаа. Тэгээд танаа хамт олонд хамтарч ажилладагт маш их баярлалаа. За тод торгын хамт олондоо баярлалаа. Тэгээ одоо нэг дулаарж байгаа юм чинь бас юм гоё нимхэн дээлнүүд байдаг шүү дээ. Тийм дээл өмсөд явахаар гоё юм байл шүү дээ. Яг нэг юм дулаарж байгаа ч гэсэн хаварч нэг юм жоох юм одоо нэг итгэл даадгүй үйлрэл шүү дээ тий. Нэг юм халж байгаа гинт оройдоо огцом сэрүүсч мэрүүсэл нэг хаврын салхи хаврын нэвт гэдэг шиг. Иймэрхүү үед бол надад яг юм би нэг сая цагаан сараар очихдаа авсан шүү дээ нэг юм дээгүүр өмсдөг дээлнэ юу. Яг тиймэрхүү дээл өмсөө явж хахтаа айгу гоё юм бэлээ. Дулаахан бас тэгээ сэрүүх үедээ сэрүүх. Юм болохоор манайхан нэг дэлгүүрээр нь орж сонирхоод бас өөрсдөө дээл хийлгүүлээд авчвал илүүтэхгүй л байх. За ингээд за баярлалаа. Одоо жоохон түүхийн яриа руу оръё. За тэр нь юу вэ гэхээр бид нар эхлээд энэ ертөнцид тэлж гин үгүй юу гэдгийг тэгээд одоо ертөнцийн хурдтгалтай тэлэлтийг одоогоор бидэрт байгаа хамгийн сайн онолоор тайлбарлаж байгаа космологийн тогтмол. Гэхдээ энэ космологийн тогтмол өөрөө физикт орж ирэхдээ космологийн онолд орж ирэхдээ яг ингээд бас юм янз янзын маргаантай орж ирсэн баггүй. Тэгэхээр одоо ямар нэгэн нээлт ч юм уу эсвэл шинэ юм парадигм шинжлэх ухаанд орж ирж байгааг ингэж юм гурван хэсэгт хувааж болж байгаа. За эхнийх нь юу вэ гэхээр funny phase буюу одоо юм тэ инээдтэй хөгжилтөө хэсэг гэж хэлж болно. Нэг юм хачин хэсэг гэж хэлж болж байгаа байхгүй. За тэр нь яасан бэ гэхээр 1990 онд анхны хэмжилтүүдээр ертөнцийн тэлэлт хурдтгалтай байж магадгүй бэ гэсэн анхны үр дүнгууд гарч эхэлсэн байна. За энэ нь яаж хэмжсэн бэ гэхээр алс холын галактикуудаас ирж байгаа гэрлийг цуглуулж аваад спектрийн анализ хийсэн. Спектрийн анализ гэдэг нь ерөөсөө тухайн гэрэл ирж байгаа гэрлийг призмээр оруулаад задлчихна гэсэн үг шүү дээ, тийм дифракцаар оруулаад задлаад тэгээд спектрийн анализ хийж байгаа. Хэрвээ тухайн одоо алсын галактикаас ирсэн гэрэл маань холдож явж исэн бол гэрлийн долгио маань сунцдаг. Хэрвээ ойртож байгаа бол гэрлийн долгио маань агшичдаг байна. Тэгэл энэ долгионоор нь тухайн биет холдож байна, ойртож байна гэдгийг долгионы уртаар мэдчих болдог гэсэн үг. За ийм анализуудыг хийж эхэлсэн чинь ертөнцийн тэлэлт хурдтгалтай байж магадгүй гэдэг үр дүнгууд 1990 онд гарч эхэлсэн. За 35 жилийн өмнө тий тун саяхны юмнууд байгаа шүү дээ. Биш үү? Хоёулаа гэрн дөнгөж төрөөл байж хат гарч эхэлсэн үр дүнгууд байгаа шүү дээ. Хоёулаа дөнгөж төрж явахд ерөөсөө ертөнц хурдтгалтай тэлжиж магадгүй гэсэн анхны үр дүнгууд гарч эхэлсэн байгаа байхгүй. За тухайн космологчид болохоор сони юм да гэж хүлээж авсан байгаа юм. Ямар сонин жихүү юм те юм хачирхалтай ингэж хүлээж авсан. За ингээд 5 жилийн дараа 1995 онд зарим нэгэн онлайн одоо судалгааны ажлууд жишээ нь зарим нэгэн квант орны онол буюу квант физикийн судалгааны ажлуудаар космологийн тогтмол гэдэг зүйл буюу вакуумын энерги те нөгөө огторгуу хугацааны маань энергийг бас вакуумын энерги гэж хэлж болно. Вакуумын энерги эерэг байж магадгүй байна гэсэн бас үр дүнгууд гарч эхэлсэн. Онлайн болон судалгааны. За энэ үеийг нь болохоор Curious and Curiouser буюу
маш сонирхолтой гэсэн хэсэгт ойлоо хамруулж болж байгаа. Ягаад тэгэхээр үнэхээр одоо сонирхол татаад үнэхээр өмнөх нөгөө нэг туршилтаар хэмжигдсэн үр дүн дэмжигдээд эхэлж байгаа байхгүй юу? Дэмжигдээд буюу илүү баталгаажаад эхэлж байна гэсэн үг. За ингээд маш эрчимтэй одоо туршилтын ажлууд эхлээд, судалгааны ажлууд эхлээд бид нар ертөнцийгөө самлаж эхэлсэн. Үнэхээр космологийн тогтмол гэдэг зүйл байна уу? Хэрвээ байгаа бол энэ нь эерэг тоо юу гэдгийг шалгаж эхэлсэн байна. За ингэж шалгаж эхлээд 1998 онд Val Diamond буюу за үнэхээр үнэн юм байна те. Хог гэж үнэн байна гэдэг ч юм уу те. Одоо тиймэрхүү. Хинч төсөөлөөгүй байтал энэ чинь үнэхээр үнэн байж та ямар амар юм гэдэг. Тэр мужи руу очиж байгаа. Тэр үе рүү ингээд шилжиж гин гэсэн. Энэ нь 1998 онд Type 1A төрлийн хэд шин одны тесрэлт. За хэд шин одны тесрэлт, супернова тесрэлт, за kilonova тесрэлт гэдэг энэ янз янзын тесрэлтүүдийн дугаар дээр урана бит 2 супернова тесрэлтүүдийг яаж ангилдаг тухай ярьсан учраас зүгээр шууд төрлийн хэлэл өнгөрөө. Энэ бол 1А гэдэг төрлийн хэд шин одны тесрэлтийн хэмжилтүүдийг хийж эхэлсэн. За энэ хэмжилтүүд нь яаж байгаа вэ гэхээр нөгөө хэд шин одны тесрэлт хийхээр тухайн одноос маань маш хурц гэрэл цацардаг штэ тий. За тэгээ энэ тесрэлтийг хийж байгаа одод маань өөрөө яг тогтвортой гэрлийн одоо бүдгэрэлт болон асалттай байхгүй. Тэгэхээр ийм тогтвортой учраас стандарт хэмжигдэхүүн болгож сонгож авч болж байгаа. Стандарт хэмжигдэхүүн буюу харьцуулах боломжтой хэмжигдэхүүн гэсэн үг шүү дээ, тийм. Ийм байдлаар сонгож авч яана гэсэн. За энийг хэлбэрээр юу гэж ойлгож болох вэ гэхээр бид нар 1 метрийг яаж тодорхойлох юм гэх юм бол ийм 1 метр гэдэг шугамаар хэмжиж болно шүү дээ, тийм. Тэрийг 1 метр гэж үзье гэдэг. 1 кг гэх юм бол нэг юм тух одоо нөгөө нэг жин байж байгаа, тийм. Хүнд 1 кг зүйлийг 1 кг гэж эхлээд үзье гэдэг. Тэрнтэйгээ харьцуулаад бүгдийг хэмждэг шиг Type 1-ийн супернова тесрэлтээр ирж байгаа гэрлэлэр бид нар зайг яг стандарт шугамаар нь хэмжих боломжтой болчихж байгаа гэсэн. Ягаад гэвэл гэрэлтэлтэн тогтмол гэдэг учраас. За ингээд хэмжиж эхэлсэн. За энэ туршилтыг хийсэн хүмүүс бол perlmutter тэргүүтээ хийдэг хүмүүс ба. За нэг сонирхолтой түүх нь энэ perlmutter болохоор одоо миний супервайзер профессор маань багш нь байсан. Тэгээ яг энэ үед манай профессор яг энэ үед нөгөө магистрийн ажлыг хийж яхад тийм магистртаа сурж байхдаа perlmutterтэй цуг яг энэ космологийн тогтмолын хэмжилтүүд дээр ажиллаж исэн юм бэлээ. За тэгээд эдгээр ингээд тэнцээ энэ ажилтнуудыг хийсэн. За ингээд perlmutterийн хэмжилтээр юу гэсэн бэ гэхээр харанхуй энерги гэдэг зүйл үнэхээр байдаг юм байна. Космологийн тогтмол эерэг утгатай байна гэдэг хэмжилтийг хийсэн. За ингээд 2011 онд тухай perlmutter 2011 байна уу 2006 байна. За би буруу санджиж магадгүй шүү манайхан. Нэг дугаар дээр бол энэ тухай ярьсан. Одоо нэг оныг мартчих. Ямар ч 2000 он гаргаад perlmutter болон өөр хэд хэдэн хүмүүс космологийн тогтмол эерэг гэдгийг за дээрэс нь ертөнцийн тэлэлт хурдтгалтай байгааг хэмжиж авснараа Нобелийн шагналыг эзэдүүлсэн байна. За ингэж бид нар космологийн тогтмолыг мэддэг болсон. За ингээд эерэг космологийн тогтмол бол байдаг юм байна. ертөнц хурдтгалтай тэлж байгаа юм байна гэдгийг космологчид буюу физикчид одоо бүгд физикийн одоо хүрээлэлтэй community бүгд хүлээн зөвшөөрсөн байна. За ингээд хүлээн зөвшөөрсөн үүнээс хойш харин яг энэ хурдтгалтай тэлэлтийн хэмжээ өнгөрсөн үед ямар байсан бэ те? ертөнцид дөнгөж үүсэж яхад ямар байсан, атомууд үүсэж яхад ямар байсан, дөнгөж галактикууд үүсэж яхад ямар байсан гэдэг хэмжилтүүдийг хийхийг зорж эхэлсэн. За мөн эдгээр хэмжилтүүдийг хийснээр бид нар космологийн тогтмолын хэмжээ яг ямар хэмжээтэй юм бэ гэдгийг мэдэх нарийн боломжтой болно. За энэ хэмжилтүүдийн эрг үе ингээд эхэлсэн. За энэ хэмжилтүүдийг хийх зорилготой нэг том одоо аппарат бол өнөөдрийн энэ ярианы гол дүр болоод байгаа DAISY гэдэг аппарат байгаа. За DAISY-гээс өмнө болохоор Hubble-аар алсын галактикуудын биднээс холдох хурдыг хэмжиж аваад тэр хурдаас ашиглан Hubble параметр буюу ертөнц хэр хурдтай тэлж байгаа вэ гэдэг энийг үзүүлдэг Hubble параметрыг бид нар хэмжиж ирсэн. Мөн сансрын богино долгионы дэвсгэр цацраг тий сансрын дэвсгэр цацрагийг хэмжээд ертөнцийн одоо тэлэлт CMB-ийн үед буюу яг дөнгөж анхны фотон ертөнцид чөлөөтөө тархаж явах үед ертөнцийн тэлэлт маань ямар хэмжээтэй байсан бэ гэдгийг мөн хэмжиж аваад тэндээсээ өнөөдөр ямар болж байгаа вэ гэдгийг экстраполяц хийж олоод тий одоо хөөгд олчиж байгаа шүү дээ зүгээр хөөж олоод тэгээ эдгээр хэмжилтүүдийг гаргасан. За гэтэл яг ковидын үеэс эхлээд ухаа. Ер нь яг ковид эхэлдэг жил 2019 оноос эхлээд энэ зарим хэмжилтүүд хоорондоо зөрж эхэлсэн байна. Жишээ нь Hubble-ийн хэмжсэн Hubble параметрийн утга буюу Hubble-ийн хэмжсэн ертөнцийн тэлэлтийн утга нь
CMB-гээс хэмжсэн ертөнцийн тэлэлтийн утга тий сансрын дэвсгэр цацрагаас хэмжсэн ертөнцийн одоо тэлэлтийн хурдаас зөрж эхэлсэн. За энэ маань уул нь бол 3 гэдэг л зөрүүтэй тий. Хабблийн хэмжсэн 70 CMB 67 уучлаарай би бас солиод хэлсэн байж магадгүй. Гэтэ зүгээр гол зөрүү нь 3-аас 4 орчим. Гэтэл энэ ийм баг том юм шиг харагдаж байгаа боловч бүхэл ертөнцийн хувьд авч үзэх юм бол энэ чинь маш том зөрүү. Физикчдийн хувьд бол энэ асар том зөрүү ийм байх боломжгүй. Физикт бид нар бүх юмыг тэрбумны наривчлалтаагаар хэмжиж, тэрбумны наривчлалтаагаар таамагладаг. Тэгэхээр энэ зүйлээс зөрж эхэлж байна гэсэн. Ийм өндөр зөрүү гараад ирсэн. За дараа нь барионы акустик осцилляцны одоо хэмжилт гэж байдаг. За энэ маань юу хэлж байгаа вэ гэхээр нөгөө анх ертөнц үүслээ. Тэгээд игэл бөөмс үүслээ тий. Гэхдээ сансрын богино долооны үлдэгдэл цацраг буюу сансрын дэвсгэр цацраг маань цацрахаас өмнө ертөнцийн нэг юм шүл шиг байсан байна. Гэрэл ингээл те чөлөөтэй зурчих боломжгүй. Нэг юмнаас цацарсан бол нөгөө юм руу шингээл ингээ байждаг. Тэгээ нэг юм кварк гүлөөний плазм гэж бид нар нэрлэдэг л одоо ийм өндөр энергитэй плазм байж гин гэсэн. За энэ плазм маань одоо ингээд ертөнц даяар дүүрэн байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд зарим газараа их масстай, зарим газараа бага масстай буюу зарим газараа их нягттай, зарим газараа бага нягттай байж байна. За их нягттай газар нь өөртөө улам их плазмыг татаж аваад илүү ингээ бөөгнөрч эхлэн тийм таталцлын нөлөөгөөр ингээ бөөгнөрөөл гэсэн. Тэгтэл энэ чинь ингээ бөөгнөрөх тусам дотор нөгөө нэг гэрэл байгаа шүү дээ. Нэг атомоос гараад нөгөө атом руу ингээл бөөм рүү ингээл дамжаад байгаа гэрлийн даралт гэдэг зүйл байна. Гэрлийн даралт нь нөгөө бөөгнөрөд байгаагийн эсрэг хүчээр зохих нь байна л да. Гадагшаа чиглэсэн даралт үзүүлээ. Тэгэхээр энд нь ингээл нэг дотгошоогоо агшаал дотор нь болж байгаа энэ гэрлээсээ болоод нэг гадагшаага тэлээл нэг юм амьсгалж байгаа юм шиг болж байгаа байхгүй юу? Тэ ингээд юм хэлбэлцэж чинь гэсэн үг амьсгалж байгаа юм шиг. За ингэж хэлбэлцэж байгаад ертөнцид гэрэл чөлөөтэй тарах үед яг энэ хэлбэлцсэн маань ингээд хөлдөж чинь тийч таг зогсож чинь гэсэн. За энийг энгийнээр төсөөлөе гэвэл бид нар хэдүүлээ ингэж төсөөлж болно. Энэ тогтун ус ванта усаа ванда дүүргэж байгаа тий. Тэнгүүтээ ингээл нэг талд нь юм хаяа л да жижигхэн чулуу ч юм уу хаяа тий тоглоом ч юм уу унгаа. Тэгэхээр тэнцээ ингээл нэг юм долгион үсэл тарах штэ нөгөө тийшээгээ. Тэнгүүт нөгөө талд нь ингэж хаяал дахиад долгион үсэл. Тэгээ энэ тентний ингээл долгионууд юмнууд хаяал байвал ингээд долгионууд үсэл юм тийм үү. За нэг талаар хэрвээ бороо орж байгаа өдөр тогтоол усыг харах юм бол ингээд тэрэн дээр унж байгаа борооны туслууд юм долгионууд үсгээл идэг штэ тий. За түрүүний энэ их нэгттай хэсэг нь таталцаад гэрлээс болоод түлхэлцэж байгаа энэ хэсэг маань яг үүнтэй адилхан юм долгионуудыг үүсгэх гэсэн. Плазмынхаа гадаргуугаар ийм долгионуудыг үүсгэж байна. За тэнгуут нь гинт цаг хугацааг зогсоочихно гэж саная. Эсвэл зүгээр ингээд зургийг авчээ тий. Зургийг авчих юм бол яг тэр ингээд хөлдсөн юм шиг болоод зураг нь гарчаа штэ. За яг ертөнцид ийм л үзэгдэл боллоо гэсэн. Яг ийм үзэгдэл болчихно. Нөгөө гэрэл чөлөөтэй тархингууд сансрын дэвсгэр цацраг бий болонгууд гэсэн. Тэгээд тэр анхны плазмын үүсгэсэн долгионууд маань ингээд тогтчихно. Тинчээ долгионы хэлбэрүүд маань ингээд үлдчихэж байгаа. За энэ долгионы хэлбэрүүд нь ерөөсөө өнөөдрийн галактикууд гэхгүй. Энэ долгион яаж тархсан байна? Тэр нь өнөөдөр энэ галактикуудыг илэрхийлж яадаг. Галактикийн бөөгнөрлүүдийг гаргаж яадаг гэсэн. За энийг хэмжиж авсан хэмжилт нь барионы акустик осцилляцн буюу барионы акустик одоо осцилляцийн хэлбэлцлийн хэмжилт гэж байна. Энийг хэмжиж авсан чинь нөгөө Хабблийн болон CMB хэмжилтүүдтэй бас зөрж эхэлсэн. Нэгсэндээ ингээд биднэрт 3 хэмжилтээр гаргаж ирсэн 2 өөр Хаббл параметрийн утга гараад ирсэн гэсэн. Нэгсэндээ 3-аас 4 за бас дахиад 4 дахь янз янзын хэмжилтүүд байгаа. Энэ хэмжилтүүдээр ингээд хэмжингүүд 2 өөр хоорондоо зөрж байгаа ертөнцийн одоо тэлэлтийг илэрхийлсэн ийм утга гараад ирлээ. За энэ ингээд ерөөсөө ковидын үеэс маргаанд орж ирсэн ихний сэдвүүд. За ингээд байж л 2021 онд манай DESI маань ажилд орлоо. Тэгээ Dark Energy Spectroscopic Instrument маань ажилд ороод галактикуудын ирж байгаа гэрлийн спектрийг судалж эхэлсэн. За энэ DESI бол айгүй гоё одоо ажилтдаг юм телескоп байна. Ерөөсөө юутай ингээд жишиж болно. Цэцэгтэй жишиж болно. Одоо цэцгийн дэлбээ байгаа шүү дээ тий. Тэр маань манай энэ DESI гэдэг телескопын маань телескопууд нь гэсэн. Нэгсэндээ нөгөө нэг гэрэл цуглуулж байгаа дурангууд нь гэсэн үг багхгүй юу? Тэгэхээр за цэцгийн дэлбээ бол тийм мэдрэгчүүд нь яг зөв. Яг мэдрэгчүүд нь гэсэн. За тэгэхээр цэцгийн дэлбээ бол ингээл нэг юм хүн тоолж чадхаар хэмжээтэй байдаг тий ихэнх нь. Манай DESI болохоор 5000 ширхэг цэцгийн дэлбээтэй гэсэн. 5000 ширхэг мэдрэгч түн дээр байрлаж яадаг. За тэр 5000 мэдрэгч уулганыг хоёулаа тус тусад нь хөдөлгөж бол
нэг гэсэндөө 5,000 мэдрэгчээр хоёулаа нэг доор 5,000 ширхэг хэдүүлээ 5,000 ширхэг галактикаас ирж байгаа гэрлийг бүтгэх боломжтой байхгүй. Ийм хүчирхэг нэг дор маш олон галактик авчиж штэ тий. За ийм хүчирхэг ийм одоо дуран байна гэсэн. За ингээд энэ гэрлүүдэд цуглуулад доошоогоо явуулна тий. За цэцэг яадаг үлээ нөгөө нэг ишээрээ ус ингээд дамжуулдаг штэ. Түүнтэй адилхан дээсийн маань ийм ишний хэсэгтэй байгаа. Тэргээр энэ бүх гэрлүүдэд цуглуулад өөрийнхөө одоо тархи руугаа дамжуулна. За тэр тархи нь яадаг вэ гэхээр тэр гэрлүүдэд спектрийн анализ хийдэг тийм компьютерийн багаж байна гэсэн үг. За ийм л энгийн бүтцтэй багаж байгаа. За энэ багаж 2021 оноос эхлээд ажилд орсон байна. За ингээд 3 жил хэртэ дата цуглуулад тэр датан дээр өгөгдөл одоо хийж эхэлсэн. Энэ хугацаанд нийтдээ 15 сая галактикаас ирсэн гэрлийг анализ хийсэн гэж. 15 сая шүү дээ. Маш их хэмжээтэй байц. Яг нь магадгүй манай ертөнцид 500 тэрлион галактик бий. Наадхантаа чинь харьцуулахад 15 сая юу юм бэ гэж хэлж магадгүй тий хүмүүс. Гэтэл энэ бол хангалттай маш их тоо байхгүй юу? 15 сая гэдэг бол маш их хэмжээтэй тоо байна. Тэгэхээр ийм хэмжээний галактикуудыг болон квазаруудаас ирж байгаа гэрлүүд дээр анализ хийн гэдэг бол маш том ажил. Маш их хэмжээний дата цуглуулсан, маш олон хүний нөр хөдөлмөр орсон ийм дата гаргаж ирлээ. За мөн үүн дээрээ нэмээд яаж байгаа вэ гэхээр манай нөхдүүд юу хайж байгаа вэ гэхээр нөгөө Browne acoustic oscillation-ээс үлдсэн одоо уул мөрүүд тэр галактикуудын датануудыг гэрлүүдийг хэмжээд эдгээр гэрлүүдийг хэмжснээрээ ертөнц CMB-гээс өмнө ямар хуу байдалтай байсан бэ гэдгийг мэдэх боломжтой. Буюу ертөнцид анхны гэрэл цацрахаас өмнө ертөнцийн плазм ямар хэмжээтэй байсан бэ те? Хаана илүү нэгттай байсан, хаана илүү бага нэгттай байсан гэдгийг хэмжиж байгаа. Ингээд хэмжичгээр юу гарах вэ гэхээр тухайн үед буюу ертөнц маань 380 мянган жилээс илүү залуухан байхад ямар хэмжээний космологийн тогтмолтой байсан буюу харанхуй энерги тэнцээ хэр хэмжээтэй байсан бэ гэдгийг мэдэх боломжтой байхгүй. Тэгээ энэ бүх хэмжилтүүдийг хийгээд анхны үр дүнгээ гаргасан. За тэр үр дүн бол өнөөдөр өнгөрсөн жилийн одоо өдийд эхний хэсэг нь цацагдсан. За энэ нь нөгөө нэг хоёулагийн төрөний космологийн тогтмолыг анх яаж нээсэн жишээгээр ярих юм бол funny face явж байгаа юм. Хачин юм да гэдэг хэсэг явж байгаа байхгүй юу? Сони юм да. Бид нар чи ингээд космологийн тогтмол байх ёстой гэж бодоодсэн чинь энэ хэмжилтээр хүүе наа чи тогтмол биш байж магадгүй байх шүү. Наа чи динамик хэмжигдэхүүн те ихсдэг багасдаг байж магадгүй байх шүү гэсэн үр дүнгууд гарч ирсэн. За физикч нар бол энийг хараад бүгд хачин юм даа л гэж бодож байгаа. Нөгөө нэг Эврика гэдэг хэсэг болоогүй байгаа зөө. Кинон дээр гардаг те. Эврика гэдэг хэсэг арай болоогүй байгаа. Тийм, хачин юм даа гэж харна. Ягаад тэгэхээр ерөөсө 35 жилийн өмнө бид нар космологийн тогтмолын эргийг мэдсэн те. Перламутр тэргүүтэй хүмүүсийн хачаар. Тэгсэн чинь 35 жилийн дараа ингээд яг тэрний эсрэг маягийн үр дүнгууд гарч эхэллээ. Хачин юм даа. За тэгсэн ингээд жилийн дараа 2024 онд те дахиад юу цацлаа гэнэ датагаа цацлаа. Тэгсэн чинь энэ датагаар яаж байгаа вэ гэхээр ерөөсө 15 сая галактикуудыг ашигласан ертөнцийн хамгийн өндөр наривчлалтай 3D газрын зургийг гаргаж байгаа. ертөнцийн зургийг гаргалаа. Ингээд харахад манай ертөнцийн харанхуй энергийн хэмжээ багасч иж магадгүй гэдэг үр дүн гараад ирсэн. А мөн яг энэ хэрвээ үнэн бол яг энэ одоо хэмжилтийн үр дүн ухраагаад 380 мянган жилийн өмнөх ертөнцид харанхуй энергийн хэмжээ хэр байсан бэ гэдээ очисон чинь нөгөөх нь юу руу гарч ирж байгаа вэ гэхээр одоогийн хэмжээнээсээ их байсан байж магадгүй гэж гарч ирж байгаа. Тэгэхээр эн чинь ингээд их байж байгаад буурж байгаа хэмжигдэхүүн болж хувирж байгаа биз. За үүнийг тэгэнгүүт нь өмнөх космологийн тогтмол гэдэг онлын таамаглалтаа харьцуулж байгаа. Тэгсэн чинь бүр дахиад зөрүү гарч ирж байгаа. Ерөөсөө өнгөрсөнд 380 мянган ертөнц 380 мянган жилийн настай байхаас өмнөх үед ертөнцид байх ёстой байсан космологийн тогтмолын хэмжээнээс одоо байгаа энэ хэмжилтийн үр дүн хэрвээ үнэн болоод баталгаачих юм бол илүү их хэмжээтэй байсан л гэсэн. Илүү их хэмжээний харанхуй энерги тэнд байсан байна гэдэг үр дүн гаргаж байна. Өөрчилсөн байдлаар. Тийм. Тэгэхээр хэдүүлээ одоо энийг ингээд базаад нэг ойлгох гэж хичээ тий. Тэгэхээр энэ DC гэдэг
багаж маань харанхуй энерги хэмжих зорилготой. Яаж харанхуй энерги хэмждэг вэ гэхээр алсын галактикуудаас ирж байгаа гэрлэлд спектрийн анализ хийдэг. Спектрийн анализ гэж юу вэ гэхээр ерөөсөө л тухайн гэрлийн алсын галактикаас ирж байгаа гэрлийн долгионы уртуудыг хэмжээд байна л гэсэн үг байна. За ингэж хэмжээд ертөнцийн хэр хурдтай тэлж байгаа вэ гэдгийг гаргана. Хэр хурдтай тэлж байгаа вэ гэдгээсээ харанхуй энергийн хэмжээг бид нар тооцох боломжтой болдог. Ингэж тооцоо маань харанхуй энергийн хэмжээ өнөөдөр космологийн одоо стандарт космологийн онолоор таамагласан хэмжээнээс бага байна гэдэг үр дүн гаргасан. Нэгсэндээ ирээдүйд энэ маань илүү багассаар байгаад бүр холын ирээдүйд бүр нөгөө космологийн тогтнолд маань ертөнцийг ингээд задтахтаа хиччихсэн шүү дээ, тий. Оргуу хосон ч байхгүй болгодог ийм ертөнц рүү өнөөдрийн космологийн тогтмол аваач гэж ийсэн бол хэрвээ дээзигийн хэмжилт үнэн бол энэ маань ирээдүйд харин ч ертөнц буцаад агшиж магадгүй шүү гэдэг үр дүнгууд рүү очиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ерөөсөө ингээд яг эсрэг одоо таамаглалыг дэвшүүлж штэ. Тэгэхээр маш чухал үр дүн болчихж байгаа. За хоёулаа хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулчаад нэвтрүүлгийнхаа төгсгөл хэсэг рүү оръё тий. Төгсгөл хэсэгтээ хэрвээ энэ үр дүн үнэн бол эсвэл иймэрхүү үр дүн таамагладаг онолууд байдгүй гэдгийг ярилцъя. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өдөр бүр шин. За Түлэж үгийн хамт олон маань хамтран ажиллаж байна. Тэгэхээр одоо Түлэж үр дээр орохоор ямар гоё кофений үнэр сэнгэнэл те тэр бараа бүтээгдэхүүн гурлан бүтээгдэхүүний үнэр та нар маш гоё одоо нэг олон улсын одоо хэмжээгээрээ байдаг байгууллага гэдэг чинь ингээ маш гоё стандартыг үзүүлж яадаг. За тэгээд одоо очиод худалдаа авалт хийх гээд очихоор маш олон бүтээгдэхүүн та биднийг ингээ түлээж яадаг. Тэгэхээр үүнээс нь би өнөөдөр хоёр бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байгаа. Тэгэхээр цагаан будааны гурилаар хийсэн гэдгээрээ маш онцлог. За бэгэл сэндвич одоо бэгэл гэдэг одоо тусдаа энэ бүтээгдэхүүн маань яг ямар учиртай байдаг вэ гэхээр маш нарийн технологиор одоо яг гадна талд нь гоё шаржигнсан ийм гадаргыг бүтээгээд дотроо болохоор ийм зөөлөнж ажилууртай будааны ийм талхуудыг бас хийдгээ. Тэгэхээр энэ cranberry chicken bagel sandwich гэдэг байгаа. Энэ нь амтад цангаж юмс дахианы цээж махан авчрахтай bagel sandwich юм. За цагаан будааны гурилын агуулмжтай мөн тусгаалan крем чиз болон за оливоор хамталсан ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд нөгөөх нь болохоор энэ сесем bagel sandwich гэдэг байгаа. Өндөг хаамхан авчрахтай bagel sandwich. За bagel нь будааны гурилын агуулмжтай ба тусгаалan крем чиз болон гүнждийн үрээр хамталсан ийм бүтээгдэхүүн байгаа. За тэг яг уншиж байгаа хавцад бол ингээд онцлох маш олон зүйлүүд энд байдаг. Одоо мэдээж нөгөө глютений харьцалтай хүмүүст бол бас тун аятайхан юм санал байгаа. За нэмэх нь энэ крем чиз нь бол үнэхээр юм гоё төгс амтыг бэлгэлж идэг. Одоо час хийсэн жор гэдгийг бол энэ Түлэж үгийн энэ бүтээгдэхүүнээс та бүхэн маань өдрийнхөө цайнд ч юм уу гараа явж байхдаа гоё кофетэй аваад идэрэй гэж та бүхэндээ зөвлөе. Бүх салбаруудаар борлуулагдж байна. Холбогдох хугацны дугаар нь 75 75 75 10 гэсэн байна. За баярлалаа Түлэж үгийнхандаа. За баярлалаа. За тэгэхээр магадгүй одоо ДЭС маань нийтдээ 5 жилийн хугацаанд ажиллах юм. Тэгэхээр 2021 оноос 2026 оныг дуустал ажиллаад за энэ хугацаанд мэдээж одоогийн бүртгэгдсэн байгаа 15 саяас бүр их олон галактикууд дээр хэмжилтүүд хийн. Ингэж хэмжилтүүд хийгээд жинхэнэ үр дүнгээ одоо 5 сигма хэмжээний үр дүнгээ гаргаж ирнэ те. Энэ үр дүнгээр юу ч харж бол. Гэхдээ хамгийн гол нь юу гэхээр одоо хэмжигдсэн байгаа энэ харанхуй энерги маань багасж байна. Энэ маань динамик хэмжигдэхүүн юм байна. Космологийн тогтмол шиг тогтмол биш юм байна гэдэг энэ үр дүн маань дэмжигдэх юм бол нэгт космологт дахиад нэг парадигмын shift буюу одоо өөрчлөлт орж ирж байна гэсэн үг. Бид нар космологийн тогтмол гэдэг энэ зүйлийг халж хаяад динамик хэмжигдэхүүн оруулж ирэх хэрэгтэй гэсэн. Нэгсэндээ өөрчлөгддөг космологийн ийм одоо тогтмол оруулж ирэх юм тий. Тогтмол гэхээр хэцүү юм. Тогтмол чинь тогтмол юм шүү дээ. Тэгэхээр ийм одоо зүйлээр харанхуй энерги тайлбарлах хэрэгтэй гэсэн. Тогтмол өөрчлөгддөг. Ийм онол бидэрт байдгүй гэж асууя тий. Тэгэх юм бол мэдээж байгаа. Жишээ нь бүр ингээд космологийн бүр хамгийн энгийн онолууд байдаг. Тэр онолууд маань яадаг вэ гэхээр эгэл бөмбөгийн физикийн Хиггс гэдэг бөөм байдаг шүү дээ. Энэ бөөмтэй адилхан бөөм одоо орон юм да бөөмч гэж бас хэлж болно. Бөөм бол орны өдөөгцөн одоо төлөв гэж үздэг квант физикч. Тэгэхээр ийм орон оруулж ирээд тэр орны кинетик болон потенциал энергийн ялгуур нь одоо өөрчлөгдөж идэг. Нэгсэндээ потенциал энерги нь ихсээд кинетик энерги давчих юм бол ертөнцид хурдтгалтай тэлэлтийг бий болгож болно. Хэрвээ бага байх юм бол ертөнцийн агшиж байгаа төлөвийг бий болгож болно гэсэн ийм үр дүнгуудыг гаргаж болдог. Тэгэхээр энэ маань quintessence гэдэг төрлийн онолууд нэгсэндээ ертөнцид нэг ийм
орн байж байна. Бид нар одоохондоо олж нээгээгүй. Гэхдээ энэ орны энерги маань ертөнцийг тэлүүлж идэг, эсвэл агшаад одоо тэг буцаагаад хөмүүлж иж болдог гэсэн ийм онлын таамаглалууд байдаг. За нөгөө талаас бид нар яг энэ Daisy-гийн хэмжилтийг үнэн одоо баталгаажсан гэж үзье л та тий. Ирээдүйд баталгаажна гэж үзье. Тэгээд бүр эрт үеийнх буюу ертөнц 380 мянган жилийн настай байхаас эрт үеийн ертөнцийн харанхуй энергийн хэмжээг харах юм бол тэр нь бидний космологийн тогтмолоор болон саяны quintessence онолоор таамаглаж байгаа харанхуй энергийн хэмжээнээс магадгүй их байж болж байгаа. Хамаагүй их байж болж байгаа. За ингэх юм бол дахиад өөр төрлийн онол руу орчдөг. Энэ нь болохоор phantom гэдэг онол. За phantom гэж заримдаа юм сүнс энтрийг хэлээд байдаг те англи хэлний. Phantom of the Opera гэдэг одоо дуурийн юуны сүнс илүү тийм амар гоё дөөр өгдөг штэ те. Тэгэхээр энэ болыг бидний нөгөө нэг өдөр тутмын амьдралдаа ярьдаг сүнс биш шүү. Манайхан тийм сүнс угаасаа байхгүй. Тэр байх боломжгүй. Энэ бол зөвхөн phantom гэдэг нэр өгсөн. Ямар ялгаатай бэ гэхээр энэ орны маань энерги нь бүхэлдээ сөрөг байдаг гэсэн. Сөрөгдөө кинетик энергийн сөрөг байдаг. Өнөөдөр ертөнцийн ямар ч объектийн кинетик энерги үргэлж эерэг байдаг. Гэхдээ онлын хувьд кинетик энергийн сөрөг байдаг объект байж болдог. Энэ нэгсэндээ сөрөг масстай объект гэсэн үг. Сөрөг масс гэж өнөөдөр бид ертөнцид хэмжээгүй, мэдэхгүй. Ер нь бол онлоор байх ёсгүй байдаг сөрөг энерги, сөрөг масс. За гэтэл зарим космологийн онол хэрвээ ийм байх юм бол ертөнцийн хурдтгалтай тэлэлт болон ертөнц буцаад агшиж болох энэ үр дүнгуудыг гаргаж болдог байна. Тэгэхээр хэрвээ энэ Daisy-гийн хэмжилт баталгаажчих юм бол ертөнц магадгүй phantom энергийн төлөвтөө байж болж байгаа. Гэхдээ энэ их сонин. Хэрвээ ертөнц phantom энергийн төлөвтөө бол ертөнц даяар сөрөг энергитэй бөөмс банк төрж явах хэрэгтэй байхгүй. Гэтэл тэрийг бид нар өнөөдөр хэмжээгүй байгаа. Тэгэхээр тэр сөрөг энергитэй бөөмс төрж байгааг хязгаарладаг бас нэг юм нээгдээгүй процесс тэнцээ байж болно гэсэн. Тэгэхээр магадгүй энэ үнэн бол тэнцээ нээгдэх зүйл маш их байна тий. Маш юм сонирхол татж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол энэ Daisy-гийн хэмжилт бол Curison Cursor гэдэг шатн дээрээ байгаа. Илүү сонирхол татаад байна. Хэрвээ үнэн бол космологийн одоогийн стандарт онолыг бид нар өөрчлөх хэрэгтэй болох нь өөрчлөхдөө бүр саяны phantom онол гэдгээр өөрчлөх юм бол бидний квант физикийн зарим ойлголтууд маань өөрчлөгдөх хэрэгтэй болж байна. Тэгэхээр ер нь бүх физикч нар яг эх жил яг ирээдүйд энэ ямар зүйл рүү очих юм бэ гэдгийг хүлээгээд байж байгаа. Ирээдүйд хэрвээ энэ космологийн тогтмол маань дагасдаг хэмжигдэхүүн болж таарах юм бол ертөнц маань ингээд тэлээд оргуу хосон болоод алга болохгүй харин буцаж агшина. Буцаж агшаад эргээд нөгөө их тесрэлтийн цэг дээр байсан шиг initial singularity гэдэг тийм их тесрэлтийн цэг рүүгээ очиод магадгүй тэндээс дараагийн шинэ ертөнц үүснэ. Магадгүй юу ч үсэхгүй байж болно. Бид нар мэдэхгүй тэрийг. Тэгээд Roger Penrose ч юм уу өөр зарим одоо физикчдийн таамагладаг юм циклик universe-ийн онол гэж байдаг. ертөнц үүсээл, тэлээл, томорж байгаа бол буцаж агшаал, дахиж үүсээл ингээл тийм нэг амьсгалж байгаа юм шиг. Ийм ертөнцүүдийн онол байдаг. Энэ онол магадгүй одоо илүү hot topic болж явна. Яг тэгж бодож. Магадгүй энэ онолууд үнэн байж магадгүй юм биш үү гэдэг рүү очиж болно гэсэн. За тэгэхээр магадгүй дараа жилийн одоо орны дугаараараа хоёлаа Daisy-гийн үр дүн гарсны дараа харъя те юу яриа сууж байна. Өнөөдрийн яриа маань энэ хүрээд өндөрлөж байна. Бас нэг төрлийн сонирхолтой юм аа. Одоо онлууд шин туршилтуудаар шин мэдээллүүд гарч ирнэ гэдэг тий. Одоо магадгүй хүн төрлөختөн оршин байх хугацаанд л энэ дэлхийн ертөнц гэдэг зүйлийг ингээд сонирх байх. Өнөөдөр бас бэлгүүн маань ертөнц маань тийм шүл маягийн юм байсан тий. Одоо галактикууд чи энэ тэнтэл байгаа нэг юм бөөрнхий нэрэл нэг долгион шиг тийм юмнууд байгаа. Тэг гэрэл тархах болсноор ингээд яг тэр чигээрээ галактикны тэр хэлбэрийн тэгж үлдсэн гэх мэт бас үнэхээр их сонирхолтой байлаа. Тэгээд цаашдаа бас олон гоё нээлтүүд нээгдэх байх. Одоо бас миний хувьд болвол одоо нэрээ ертөнц амьсгалдаг юм биш байгаа гэж бас тий. Нэг бол тэлээд байна уу, хумигдаад байна уу гэдэг юмдаас яригдчих хаад ягаад бас тийм байж болохгүй гэж гисэн шүү бас бодол төрөн суулаад гэ хачин юм да нэрээ бэлгүүн нэг юм хэлдгээр орчлон ертөнц гэдэг маш сонирхолтой юм. Сонирхолтой бас сонирхолтой цаг үед амьдарч байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өдөр бүр шин төлөөж болон бүх төрлийн үндэсний хувьц захиалгын Тотор компани маань ивэнтдгээ ажиллалаа. За нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107.83.1 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрэлээ. Тэгээд орчлон ертөнцийг одон орны нэвтрүүлгийг үзэж сонирхдаг хамтдаа байсан үзэг сонсогч та бүхэндээ их баярлалаа. Тэгээд бэлгүүндээ баярлалаа. Дараагийн дугаараараа эргүү уулзъя.
Баярлалаа. Баяр та.